Яа юу цаанд залуучуудаа уулзаг үнэхээр хуудсан байна. Ингиж удаж бичлэг оруулж байгаад үнэхээр уучлаарай. Яалтчгүй хавар ихэлсэн хичээл сургуулийн шалгалт малгалт гэж яхан хэцүү байна уу? Өдрийн бодол шөнийн зүйд болсон Alpha-гийн Legends-гийн хамгийн байж болох хямдхан аргыг нь олохын тулд би та нарын төлөө толгоогоо саяжингаал гашлаглаа. Та нар тэгээд нэг юмыг ойлгох нь зүйтэй байх. Энэ бол Legends-гийн зүгээр нэг энгийн коллаб юм уу, нэг тийм скин биш болохоор яалтчгүй 100,000 төгрөг үргэлжил болж таарах нь дээ guys. Яг та нар Double Diamond-ийнхаа Diamond-ыг авчаагүй болвол 50,000 төгрөгөөс авч болно л доо. За өнөөдрийнхөө бичлэгтээ тэгээд би нэг юм нуршаад аймаргүй нэ. Шууд ивентийнхаа детальд орчууд бичлэгээ дуусгая. Ивент маань 3 сарын 22-ноос 4 сарын 22-нд хүртэл үргэлжлэх болно. Нийтдээ 2 пейстэй тэгээ нийтдээ 36 токен өгөх боломжтой. Нэг даралт нь 100 Diamond бөгөөд өдөр болгон 50% хямдраад 50 Diamond болох болно. 10 даралт нь 1000 Diamond бөгөөд эхний 10 даралт нь 500 Diamond-аар дарах боломжтой. Тэгээд хамгийн гол нь 3 сарын 29-нд цуглуулсан промо Diamond-а тэр өдөр ивент дээр дарах боломжтой. Prize pool дотор нь мэдээч Alpha-гийн Legend skin, мөн бусад All Star skin буюу Moscow, Hanabi, тэгээд бусад M World Stan гэх мэтийн янз бүрийн collaboration skin зөндөө байгаа. Хэрвээ та нар үнэхээр Legend skin авч чадахгүй маа гэхэд ядаж All Star collab skin-ийн аль нэгнээс нь авах боломжтой л гэсэн үг. Ер нь бол золттой л нэг гоё skin авч таарна л та. Нэг шинээр орж ирж байгаа зүйл нь энэ харагдаж байгаачлан өөр нэг дүрс бичлэг явдаг гэх юм уу да. Одоо тэгээд энэ та нарт нэг амар гоё онцгой содын юм шиг санагдаж байна уу? Яг үндэ энийг авахын тулд дахиад 400 крест хэрэг болно гэж боддоо нэг бодлын мөнгөний гарц юм шиг. Энэ нь зөвхөн Москва болон Alpha-гийн скин дээр л одоогоор гарч байгаа юм байлээ. Alpha-гийн Legend skin-ийг 1600 крестээр авах боломжтой. 1600 крестийг ойролцоогоор 100 даралтанд авчна гэж хүмүүс тооцоолоод байгаа юм байлээ. Ягаад гэвэл 10 даралт тутамдаа бараг 200 орчим крест унах боломжтой юм байли шүү. Миний төлөвлөгөө бол та нарыг 100 даралтад даруулна. 100 даралт даруулахад ойролцоогоор 100,000 төгрөг ялцчихгүй болоод байна. Хэрвээ та нараа Double Diamond ашиглаагүй бол 50,000 төгрөгөөр авах боломжтой. Үүн дотор 5 weekly diamond pass болон 1000 diamond, нэг 500 diamond орсон байгаа. Нэг эсэндээ 2000 орчим diamond-да та нар Alpha-гийн Legend skin-ийг авах боломжтой гэсэн үг. За харж байгаачлан 3 сарын 22-нд нэг weekly diamond pass сэнэглээд тэгээд recharge гэдэг нэг ивент гарцсан байх болно хажуугаар нь. Тэгээд тэндээс нэг үнэгүй токен авна. Мөн Mega Draw гэдэг нэг юм бас нэг та нар мэдэх бах төө нэг 11 skin яаж яхад бол бас нэг юм байсан шүү дээ. Энд гарч ирсэн нэг 10 diamond-ны токеныг нь худалдаж аваад дарна. Маргааш нь 3 сарын 23-нд нэг weekly diamond pass нэглээд Mega Draw-осоо дараагийн 49 diamond-ны юуг нь худалдаж аваад 60-60-аас нэг токен худалдаж авна. Маргааш нь дахиад weekly diamond pass нэглэнгүүтээ 60-60-аас нэг токен авна. Тэгээд Mega Draw-осоо дахиж токен худалдаж авахгүй. Зя тэгээ маргаашнаас нэхлээ 3 сарын 25, 26, 27-нд ингээд хямдарсан даралтуудаараа нэг дараа явчихна. 3 сарын 28-нд даралт хийхгүй, 3 сарын 29-нд нэг weekly diamond pass бол 900 diamond цэнэглээд 16 үнэгүй токенороо дараад тэгээ promo diamond-а дуустал нь дарна. Нэг 400 diamond хэрэг болно. Тэр 400 diamond-аараа promo diamond-а дуустал нь 20 удаа дарна. Түүний дараа нэг үнэгүй 50 даралтаараа нэг удаа дарна. Тэгээ маргааш нь дахиад нэг удаа дарангуудаа дахиад 2 токен орж ирнэ. Тэр 2 токенод дарчихна. Тэгээд 4 сарын 4 хүртэл нэг даралтуудаа хийж явж байгаад 4 сарын 5-нд нэг weekly diamond pass болон 400 diamond-аар цэнэглээд нэг 50 diamond-аар дарангуудаа шууд 10 даралтаар 500 diamond-аар дарна. Түүний дараа үнэгүй токен гэж 18 токен орж ирнэ. Түүнийг дараад тэгээд л ерөөсөө маргаашнаас нэхлүүлээ 4 сарын 21 хүртэл нэг даралтуудаа хийгээ явчихна. Тэгээд л нэг өсөндөө нийтдээ 101 даралт хийчихэж байгаа юм. За тэгээд өнөөдрийн бичлэг маань тэгээд энэ байла. Таалагдсан гэж найдаж байна. Удахгүй 4 сарын 12-нд бас Neo Beast event гарахын бэнлээ та нар бүгдээрээ мэдсэн бах уу. Тэгээд хямдхан гарахын оруулаарай хэлсэн байлээ. Би тэгээд оруулах болно. Жаахан эрт оруулахыг үзэх болно. Өнөөдрийн бичлэг маань жаахан богинохон жаахан чанаргүй болчиход байгаа юм шиг санагдаад байна. Гэтэ яах вэ надад амар цаг байгаад байна. Өнөө маргаашнаас тэгээд анимаха part 2 маань оруулаад явчихын тийм болоод ирсэн надад зовлтгүй байж болно. Би ихтэй амар жоохон яриасаг болсон байгаа. Өөрөө мэдлэгээс жоохон яриасаг болчиход байгаа юм байна. Тэр чих. Тэгээ баяртай цагаан.